Дэрхингийн 14-р далайлан Southern Cross University гэдэг Австралийн Мельбурн хотод дах их сургуулийн хүндэт доктор болж байгаа ийм зураг байна. Ер нь бол одоогоос 40 жилийн өмнө Дэрхингийн далайлан орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдтэй харилцаа холбоо тогтоож эхэлсэн юм аа. За ингээд анх удаа шинжлэх ухааны эрдэмтдтэй уулзах үед олон хүмүүс өөртөө зөвлөж исэн гэж ярьдаг. Одоо юу гэж зөвлөсөн бэ гэхээр шинжлэх ухааны эрдэмтэд шашныг хар тамхи гэж үздэг. Тийм учраас эдгээр эрдэмтдтэй их болгоомжтой харьцах хэрэгтэй. Уулзахгүй байсан нь нэг талаасаа зөв юм шүү гэж ингэ зөвлөж исэн. Гэвч Дэрхингийн далайлан өөрөө юу гэж бодсон бэ гэхээр бидний дагдаг налаандаа уламжлал бидний энэ бурхны шашин энэ шашин дотор налаандаа уламжлал бол альва нэгэн зүйлийг учир шалтгааны үүднээс нь нотолдог. Дүн шинжилгээ хийдэг, тэгжээж дүгнэлтэнд хүрдэг, тэр сургаалыг хүлээж авах хэсгээ шийддэг ийм зарчимтай. Бидний энэ зарчим маань бол орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдийн судалгаа явуулдагтай бол нийцж байгаа. Тийм учраас бид хоорондоо уулзаж, ярилцаж санал бодлоо өөрсдийн мэдлэг туршлагаа нэгнийгээ хуваалцахад болохгүй зүйл байхгүй гэж үзээд тэгээ шинжлэх ухааны эрдэмтдтэй уулзаж эхэлсэн. За ингээд ажиллаж явах үед бол Дэрхингийн далайламын орчин үеийн шинжлэх ухааны маш олон зүйлд өөрөө суралцж өөрийгөө шинжлэх ухааны талаар маш гүн гүнзгий мэдлэгтэй болсон. Тийм учраас өөрийгөө юу гэж дүгнэдэг вэ гэхээр миний тал нь шинжлэх ухаан, тал нь буддийн лам гэж өөрийгөө ингэж дүгнэдэг юм аа. За энэ зурган дээр бол Дэрхингийн 14-р далайлан Германы University of Münster гэдэг энэ их сургуулийн хүндэт докторийн зэрэг авч байгаа ийм зураг байна. Ер нь бол Дэрхингийн далайлан бол дараагийн зургуудаар бас гарна. Энэ шинжлэх ухаан, буддийн шашны хамтын ажиллагаа тийм ээ. За дээрээс нь энэ иргэний ёс зүй, за аливаа асуудлыг хүчүүлэх хэрэглэх гэсэн энэ зарчмыг дэлхийд дахин тунхаглаж өөрийнхөө айлтсан газар болгондоо ярьж, хэлж, таниулж, хүмүүсийг уриалж ингэж уриалдаг учраас энэ дэлхийн олон ихтэй сургуулиуд бол өөрийнхөө хүндэт докторийн цолоо олгосон байдаг. Энэ орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдтэй үндсэн дөрвөн салбар дээр хамтарч ажилладаг. За энэ үндсэн дөрвөн салбар нь юу вэ гэхээр сансар судлал, невролог, биолог, физик гэсэн ийм дөрвөн салбар дээр бол маш их хамтарч ажиллаж судалгаа хийдэг. Сүүлийн үед бол төвдийн томоохон татсан хийдүүдэд шинжлэх ухааны лабораториудыг өргөнөөр байгуулсан. Монгол улс бол 2002 онд шинжлэх ухааны техникийн их сургууль, тэгээд Монгол улсын их сургуулийн хүндэт докторийн цолыг бас Дэрхингийн далайламд өгчээсэн ийм болтуг байдаг. Сүүлийн үед бас Оросын шинжлэх ухааны эрдэмтдтэй хамтарч томоохон төслүүдийг эхлүүлсэн. Лам хүн таалд өгсөөд гадна талаасаа бие махбод нь клиник хөвгөлд бүрэн гүйцэд орцсон, цусны эргэлтэн зогссон, зүрхний цохил зогссон боловч бие зогс нь муудахгүйгээр олон хоног байж чаддаг. Энэ үзэгдлийг бол шинжлэх ухааны үүднээс одоохондоо бүрэн гүйцэд тайлбарлаж чадахгүй байгаа. Бие махбод нь бүрэн гүйцэд клиник хөвгөлд бүрэн автсан боловч бие зогс нь муудахгүйгээр 7 хоног, 2-7 хоног, 3-7 хоног бие зогс нь муудахгүй оршиж байдаг. За энийг бол буддийн хүн ухааны бурхны шний сургаалаар бол энийг тайлбарлахад амархан. Харин шинжлэх ухаан бол энэ дээр бүрэн гүйцэд тайлбар хийж чадахгүй байгаа. Яг энэ үзэгдлийг судлахаар Оросын шинжлэх ухааны эрдэмтэд хамтарч, Дэрхингийнхэнтэй хамтраад энэ судалгааны ажлыг эхлүүлсэн. Мөн Америкийн олон эрдэмтэд ч гэсэндээ энтгэгт Дели, Дарамслаа мөн өмнөд энтгүүдэд тоног төхөөрөмжүүд айлднаа байрлуулсан. Хэрвээ ийм тохиолдол гарах юм бол тэр даруйд нь судалгаа хийх гээд ингээд бүх юм бэлтгэлээ хангацсан байгаа. Удахгүй энэ тал дээр бол шинжлэх ухааны эрдэмтэд нэлээдгүй судалгаа хийж дүгнэлтэнд хүрэх байхаа гэж хүлээж байгаа. Mind and Life гэдэг хурлын
иерх одоо ийм зураг байна л да. Энэ дээр хин харагдж байгаа нөхөр дээр хингийн далаалан байна. За Роберт Терман гэж одоо Америкийн одоо алдартай буддийн судлалын эрдэмтэн байна. Тэгээ Ричард Дэвидсон гэдэг сэтгэл судлалын хүн байна. За мөн одоо Ричард Дэвидсны хажууд энэ Далай ламын одоо орчуулагч төвд орчуулагч байна. За Роберт Терман гэдэг нэг Америкийн нэгдсэн улсын одоо буддийн их алдартай судлаач хүн байна л да. Тэгээд энэ хүний талаар бас Монголтой холбогдлоор бас нэг зохиос ярих гэж бодож байна. Тэгэхээр Роберт Терманы одоо буддийн шишин анх судалж буддийн шишнийг одоо заа сургаж исэн хүн нь болохоор Төвд лам биш байд. Энэ бол Монгол хүн байд. Халимг Монгол. Гівш Ванжил гэж одоо хүн байдаг. Тэгээд Гівш Ванжил гэдэг хүн бол энэ Роберт Терманд одоо энэ буддийн шишний анх сургаал намыг Америкийн нэгдсэн улсын Нью Жерси хотод зааж исэн ийм лам хүн байд. Энэ зураг нь бол Mind and Life буюу оюун ухаан амьдрал гэдэг институтийн одоо 33 дахь удаагийн хурлын үеэр авсан зураг байна. Шинжлэх ухааны эрдэмтдтэй одоо харилцаа холбоо тогтоосны дараагаар бол Mind and Life гэдэг ийм байгууллага байгуулагдсан. За энэ байгууллага бол одоо жил болгон дээрхийн гигантын Далай ламтай хамтарч хилцүүлэг, судалгаа, эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулдаг. За энэ Mind and Life-ийн одоо олон энэ институтийн одоо салбар байгууллагууд бол Европ, Аз, олон газруудад үүсгэн байгуулагдсан. Одоо үндсэн газар нь бол Америкт байрладаг ийм байгууллага байгаа. Үүгээр бол юу ярьжтэй вөхөр одоо буддийн оюун ухааны шинжилгээ ухаан гэж. За Mind of Science гэж ярьж. Тэгээд барууны одоо энэ сэтгэл судлалын ухаан. За дээрээс нь барууны одоо энэ quant physics. Дээрээс нь буддийн шишний ухаан буюу тэр шүтэн барилдлага, хоосон чанар гэдэг. Ийм зүйлүүд одоо юу вэ гэхээр хоорондоо хэрхэн одоо бие биенээсээ суралцж яах гэсэн үг шүү дээ. За ер нь бол яг зөвхөн миний бодлоор бол Жуд христийн шашин дэлгэрсэн оронд бол ислам байна, Жудийн шашин байна, христийн шашин байна, тийм ээ. Энэ дээр бол нэг л бурхан гэж ярьдаг шүү дээ. Алла эсвэл God тийм. Тэгээд Алла Godын хэлсэн үг бол үнэн. Бусд нь бол одоо худал гэх юм уу за. Ийм маягаар. Тэгэхээр эсвэл шинжлэх ухаан үнэн, эсвэл шашин үнэн. Өөр одоо юу гэх юм те. Одоо гаргалгаа байхгүй байх жишээтэй. Дорны одоо энэ гүн ухаан дээр ингэж ярьж байна л да. Үнэн гэдэг бол олон байна гэж. За тийм учраас одоо яах вэ гэхээр нөгөө ганц үнэн, шинжлэх ухаан ганцаараа үнэн гэж үзэх юм бол бас өрөөсгөл юм аа. За энэ одоо Америкийн Emory их сургуулиас гаргасан одоо энэ сургалтын хөтөлбөрийг 2019 онд 4 сард энэ одоо дэлхийн тахны нээлтийг хийсэн. Энэ нээлтэнд би оролцсон. За тэгээ энэ үед бол одоо дэлхийн 70 гаруй орны маш олон төлөөлөгчд, олон мянган төлөөлөгчд нэгдэж нэгэн зэрэг одоо энэ одоо сэтгэлийн эрүүл мэнд гэж юу вэ? Энэр нэг хүссэн сэтгэл хүн төрөлхтөнд ямар чухал юм бэ гэдэг дээр олон 3 хоногийн хугацаанд уулзаж ярилцаж энэ сургалтын хөтөлбөрийн нээлтийг хийж ирсэн юм аа. Тэгэхээр энэ C learning гэж одоо юу байлаа таам бэ? Тэгэхээр C гэдэг нь social, emotional and ethics гэсэн одоо англи үгний хураангой. Тэгэхээр нэг хөтөлбөр гэж одоо яагаад яриад байгаа? Дунд сургуулийн хөтөлбөр гэж яагаад яриад байгаа юм гэхээр ер нь бол шашин их дамгаалсан үед тийм ээ. За монголчууд дэвч гэсэн ярьдаг. За нүгэлг юм. Тэгвэл буян болно. Одоо ч гэсэн манай монголчууд ярьдаг шүү дээ. Нэг буян үлдчихлээ тэрнэ гэдэг ч юм. За жоохон нүгэлтэй юм болчихвч гэдэг юм уу те. Тэр чинь нэг зөв буруу гэдэг ямиг нэг тогтоож өгч штэ те. Зөв буруу гэдэг чинь нийгэмд нэг тийм дэг журмыг тогтоож өгдөг. Хулгай хийвэл буруу, худал хийвэл буруу ч гэдэг юм уу те. За энийг шашин одоо ингээд ёс суртахуунаар ингээд тогтоож өгдөг гэж. Социализмын үед болох нөгөө социалист одоо иргэн хүний ёс зүй гэж нэг юм бас байлаа те. Тэргээрээ одоо ингээд тогтоож өгдөг гэж. За гэтэл одоогийн 90 үед шашны одоо бас нөгөө нэг ёс зүйг тогтоодог хүчин сууларсан тийм ээ. Энэ үед бид нэр боловсрал гэдэг зүйл маань одоо бид нар бас заримдаа одоо бас зарим хүмүүс ярьж штэ боловсрал гэдэг бол зөвхөн одоо эрдэм мэдлэг мэдлэгийн одоо тэр боловсрал бол боловсрал биш. Боловсрал гэдэг чинь хүн одоо яах вэ гэхээр хүнийг хүн болгоно гэж нэг монголчууд яриад штэ тий. Хүн болно гэдэг чинь нэг тийм процесс юм байна л да.
Тэрнээс хүн төрөл бол хүн болчдөг. Хүнийг хүн болгоно, хүнийг монгол хүн болгоно, хүнийг боловсруулна гэдэг чинь маш олон жилийн ажил юм байна. Тэгэхээр яг үгээр ёс зүйтэй хүнийг бий болгоно гэдэг чинь шашны нөлөө багассан үед яг үгээр иргэний нийгмийн ёс зүйг бий болгоё гэж. За энэ сургалтын хөтөлбөрийг бол дэлхийн одоо 70 гаруй орн энд одоо сургалтын хөтөлбөрийг даваад хэрэгжүүлээд явж байгаа. Ер нь бол хүн төрөлхтөн бид өнөөгийн одоо хүн төрөлхтөн бүгдээрээ гадаад бие махбодын эрүүл мэнд дээр бол хангалттай анхаарал хандуулж байна. Харин одоо дотоод сэтгэлийн эрүүл мэнд дээр анхаарал төдийлөн хандуулахгүй байна гэж үздэг. Одоо сэтгэлийн эрүүл мэнд гэдэг нь бол одоо дотоод сөрөг сэтгэл хөдлөлөө арилгах, сөрөг уур хилэн гих мэт эдгээр сөрөг сэтгэл хөдлөлүүдийг арилгах юм бол хүний сэтгэл санаа амгалан тайван болж эхэлнэ. Сэтгэл санаа амгалан тайван байхын хэрээр бид одоо амар тайван амьдрах боломжтой болдог. Яагаад тэгэхээр хичнээн одоо бие махбод нь тавтаа тухтай байсан ч гэсэн дотоод сэтгэл нь хямарч явах юм бол тэр хүн аз жаргалгүй болж байна гэсэн үг. Харин бие махбод нь тав тухгүй байсан ч гэсэн дотоод сэтгэл нь амгалан тайван байх юм бол энэ хүн аз жаргалтай байдаг гэж үздэг.